Сан бацхан үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэвгаргийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэнэ. Цэргийн дүүцүүлэх албыг мөнгөнд төлбөрөөр орлуулах хэмжээг 2026 онд хэвээр үлдээлээ. Бүхнийг фронтод Тэмэнжигийн цуваа төсөл тайлангаа тавилаа. Трампын засаг сахиарга 75 орны цагаачлалын визний бүртгэлийг түр зогсоож байна. Даан улан Америк нэгдсэн улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр санал зөвлөлдөжээ. Трампын тарифаас үл хамааран Хятадын гадаад худалдааны ашиг 1.2 их найд долларыг давж шинэ дээд хэмжээ тогтоолоо. Эхний мэдээ засгийн газрын өчигдрийн хуралдаанаар цэргийн дүүцүүлэх албыг мөнгөнд төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, иргэний төлөх төлбөрийн хэмжээг энэ онд нэмэгдүүлэхгүйгээр 15.9 сая төгрөг хэвээр үлдэх шийдвэр гаргалаа. Засгийн газрын мэдээлснээр 2026 онд цэргийн дүүцүүлэх албыг мөнгөнд төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээ 15,937,600 төгрөг байх бөгөөд энэ нь засгийн газрын 2025 оны тогтоолоор батлагдсан хэмжээг хэвээр хадгалж буй шийдвэр юм. Тус шийдвэрийг гаргахдаа улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амжиргааны төвшин, бодит орлогын боломжийг харгалзан үзсэн болохыг холбогд холбооны хүмүүс онцоллоо. Цэргийн албаны тухай хууль зааснаар засгийн газар цэргийн дүүцүүлэх албыг мөнгөнд төлбөрийн хэлбэрээр орлуулах төлбөрийн хэмжээг жил бүр шинжилэн батлах үүрэгтэй. Тодорхойлбол тухайн жилийн хугацаа цэргийн алба багчид ноогдох хувьсэл зардал буюу хангалт үйлчлэгээ, хоол хүнс, хувцас, шатхуун, сургалт, эмнэлгийн үйлчлэгээ зэрэг зарлалын нийлбэрт тулгуурлан тооцоолдог зохицуулалттай. Өөрөөр хэлбэл дүүцүүлэх албыг мөнгөөр хаах төлбөр нь төрөөс нэг зэрэгт зарцуулж буй бодит зардалтай дүүцэх зарчмаар тогтоогддог бөгөөд энэ нь тухайн жил бүр төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. 2026 он төлбөрийн хэмжээг нэмэгдүүлээгүй гол шалтгаан нь эдийн засгийн өсөлт тогтворгүй, инфляц бүрэн дарагдаагүй, өрхийн орлогын дарамт өндөр хэвээр байгаа нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж байна. Хэрэв төлбөрийн хэмжээг өсгсөн тохиолдолд залуу иргэд ялангуяа орлого багатай өрхүүдэд бодит дарамт учруулах эрсдэлтэй хэмээн засгийн газар тооцжээ. Шинжээчдийн зүгээс цаашид цэргийн дүүцүүлэх албыг мөнгөнд төлбөрөөр орлуулах тогтолцоонд төлбөрийн хэмжээг эдийн засгийн мөчлөгтэй уялдуулах, орлогын төвшинг, харгалзан шаталсан зохицуулалт нэвтрүүлэх, эсвэл дүүцүүлэх албаны өөр хэлбэрүүдийг нэмэгдүүлэх талаар хэлцэх шаардлага бий хэмээн үзэж байна. Эцэст нь өгнөхөд засгийн газар 2026 цэргийн дүүцүүлэх албыг мөнгөнд төлбөрөөр орлуулах хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь эдийн засгийн бодит нөхцөл, иргэдийн орлогын чадамжийг харгалзсан болгоомжтой бодлогын алхам гэж харж болохоор байна. Дараагийн мэдээ Үнэнч мөнх андууд холбооноос зохион байгуулсан Бүхнийг фронтод Тэмэнжингийн цуваа төсөл нь дайны жилүүдэд Монголын ард түмнээс улаан аримд хөргүүлж байсан бэлгэлийн цувааны түүхэн ач холбогдлыг сурталчлах, нүүдлийн соёлыг дэлхийд таниулах болон аялал жуулчлалын шинэ маршрут бий болгох зорилготой юм. Бүхнийг фронтод Тэмэнжингийн цуваа төслийн 1-р өгшөд амжилттай хэрэгжиж дуслаа. Тэгвэл энэхүү төслийн тайланг дэлгэрүүлэн хүргье. Төслийг Үнэнч мөнх андууд холбоо санаачилсан. Төслийн хүрээнд холбооны идэвхтнүүд 1942-оос 1943 онд Тэмэнжингийн цувааны туусан замаар аялж, түүхэн замыг нь тодруулах дурсгалын самбар баган суйрлуулж энэхүү үйл явдлын талаар шинэ мэдээлэл цуглуулсан байна. Тэгвэл бол Монгол улсын талдаа бидэнд бол үндсэндээ мэдээлэл маш их хомсд байсан. Үндсэндээ яг одоо гардаж оролцсон хүмүүсийн одоо үр хөвгт ач зээнээр одоо тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн болохоос биш яг орон нутгийн музей, архив одоо энэ чиглэлээр бол ямар ч мэдээлэл байхгүй. Ер нь бол энэ талаар мэдээлэл мэддэг хүн бол их хоорхон байсан. Оросын холбооны улсын горны алтай талд бол ерөөсөө маш нарийн мэддэг. Ерөөсөө бүр түүх замналын бол дэлгэрэнгүй иргэд бол айгүй сайн мэддэг юм байна. Орон нутгийн Кравецкий музей, орон нутгийн музейд бол маш их хэмжээний баримтууд байдаг юм байна. Энэ нөхдүүд маань цаашдаа та нар маань энэ түүх өөрөөр Монгол хүн болдгоорсон бид Монгол хүн гэж одоо бидний үндэсний бахархал. Бид өөрөөр өвгдөөдс маань одоо энэ эх орон газар шороонд ингэж өөрийнхөө амьдрах хугацаанд өөрийнхөө хүч хөдөлмөр одоо шингээж энэ улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахын төлөө одоо ингэж хоёргүй сэтгэлээр зүтгэж юм а гэдэг яалтчгүй одоо энэ аяны явцад бидэнд өөрсдөө мэдгэжсэн өвгдөөдсээр үнэхээр бахархын арга. За энийг бол одоо тэр Ловсонгийн хөргөн дуртал дээр байдаг. Надад сумын болон аймгийн удирдлага ингээд 3 хүн нэр заасан. Энэ 3 хүн чи удирдаа гэж надад үүрэг өгсөн би гэсэн мэт. Бусад юмудаас үзвэл та ямар одоо даалгаврыг одоо бичгээр ямар нэг тогтоол шийдвэр өгөөд хин гэдэг том даргаагүй дээр Монгол Улсын засгийн газар намын төв орооч гэдэг юм өгсөн үг үгүй надад үүрэг өгсөн гэдэг энэ 3 хүн хэлсэн байдгийг.
Тэгэхээр энэ сумын эвлүүрийн дарга байсан төсөөлөл энэ бол яхаггүй баруун нутгийн маань дард ирээд өөрсдөө туслахыг дэмжигээл дандаа өөрсдөөсөө сайн дураар цуглуулсан. Ямарваа нэгэн албадлагын гэдэг юм уу. За энэ бэлэг цуглуул комисс ажиллаж чи ирж өгөөрэй гэсэн тийм комисс хүртэл байгуулагдаагүй байдгийг. Ердөө ард ирээд өөрсдөө би өгийн өрийгээд энэ тэмээгээ ч өгсөн байдаг. За зарим нэг одоо ингээд энэ тэрийг ингээд түүхийн чод эд хөрөнгөөс илүү зөвхөн тэмээгээр туссан байна. Тэгвэл энэ төслийг түүх судлаач юу гэж дүгнсэн талаар хүргэе. Торонтог хүрсэн Тэмээнжин гэдэг бас баримтат уран сайхны нийтлэл бичүүлж уг нь ард түмэнд мэдээлсэн. Гэхдээ манайхан тэрийг бас уншигчд ойлгож хүлээж авсан хүмүүсийн тоо бас их хязгаарлагдмал байсан учраас одоо бидний оюун санаанд их гоё одоо үнд зүйлс болж үлдэж чадаагүй харамсалтай. Тэгэхээр энийг та нар нөхөж гүйцээж энэ хөдөлгөөний маш баяртай байна. Түүхийг сануулбал Монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэнд гар сунган тусалсан Баатарлаг гавьяаг олон нийтэд таниулах тэр дундаа Монголын Оросын алтан хязгаарын Бискот руу 1200 тэмээтэй жингийн цуваг бүрдүүлжээ. 1000 тэмээ нь 200 тонн ачаатсан манай улсын 6 суурин газар хойд гүршийн 3 хотыг дамжсан байна. Тэмээнжинг дагаж нийт 107 хүн тухайн үед явсан байдаг. Тэд маш хэцүү замыг туулж зөвлөлт холбоотуулсан Бискотод хүрч зөвлөлтийн ард түмэнд тусламж хүргэх энэхүү эрхэм хүндтэй үүргээ амжилттай биелүүлжээ. Нийтдээ 230 хоногийн турш 2700 гаруй километр зам туулж 1943 оны 5 сард Ховд аймагта буцаж иржээ. Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Энэ удаагийн хуулийг давчар булангаар энэ өөрчлөлтийн гол заалтуудыг тайлбарлах болно. Татварын орчныг илүү ил тод, уян хатан, бизнесийг дэмжсэн болгох зорилгоор татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг засгийн газар боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийг улсын их хурлын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм. Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар манай улсын татварын бүрдүүлэлт бизнесийн орчинд ямар өөрчлөлт таатай хөнгөлтүүд бий болох талаар энэ удаагийн хуулийг товчоор булангаар тайлбарлах болно. Сүүлийн жилүүдэд татварын орчин, татварын албаны үйл ажиллагаанд хийгдсэн олон улсын үнэлгээ, судалгаанууд шинжилэл зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Тухайлбал олон улсын валютын сангаас 2022 онд хийсэн татварын албаны үйл ажиллагааг үнэлэх тайланд Монгол улсын татварын албыг 32 үзүүлэлтээр дүгнэхэд татварын эрсдлийн удирдлага, татварын тайлангийн хамрагдалт, үнэн зөв тайлагнал, татварын хугацаанд нь төлж буй байдал зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй үнэлгээ авсан байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2022 онд хийсэн татвар төлөгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд жижиг бичил аж ахуй нэгж иргэдийг хамруулсан 78 үзүүлэлтээр үнэлсэн. Ингээд оролцогчдын 18% татварын байгууллагаас сургалт зөвлөгөө заавар огт авдаггүй. 25% нь татвар төлөх хугацаа уян хатан биш гэж хариулжээ. Үүнээс гадна татвар төлөгчдийн санал хүсэлтэд хариу өгөх байдал хангалтгүй. Мэдээлэл ойлгомжгүй гэсэнд үнэлт гарсан нь татварын алба татвар төлөгчдийн харилцааг шин шатанд гаргах шаардлагатайг харуулж байна. Олон улсын валютын сангаас 2022 онд хийсэн үнэлгээгээр Монгол улсын татварын албаны үйл ажиллагааг нийт 32 үзүүлэлтээр дүгнэхэд татварын тайлангийн хамрагдалт, үнэн зөв тайлагнал, татварыг хугацаанд нь төлөх байдал, эрсдлийн удирдлага зэрэг гол үзүүлэлтүүд хангалтгүй үнэлгээ авсан байна. Энэ нь татварын хяналт, удирдлагын тогтолцоог шин шатанд гаргах шаардлагатайг харуулжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийн төсөл татварын зөвлөн туслах үйлчилгээний цар үрийг тэлэх зохицуултыг татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд тусгасан байна. Тус хууль улсын хурлаар хэлэлцэн батлагдвал цаашид татварын алба татвар төлөгчдөд зориулсан гарын явлага, зөвлөмжийг тогтмол хүргэж хиймэл оюун ухаан, их хөгжөлд суурилсан систем нэвтрүүлж татварын эрсдлийг урьдчилан анхааруулдаг болох юм байна. Мөн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих зорилгоор татвар төлөгчийн хууль хэрэгжүүлж байгаа төвчинг тогтоохоор тусгасан нь онцлог өөрчлөлт юм. Ингэснээр татвараа тогтмол, үнэн зөв төлдөг иргэн, аж ахуй нэгжүүдэд нэмэгдсэн үртгийн албан татвар төлөх хугацааг сунгах, хяналт шалгалтад орох эрсдлийг бууруулах боломж бүрдэх юм. Бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд татварын өр барагдуулах ажиллагааг илүү уян хатан болгохоор тусгасан байна. Санхүүгийн өндөрлөлтөд татвар төлөгчийн дансыг бүхэлдэнд битүүмжлэхийн оронд орлогын тодорхой хувийг суудгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар үндсэн үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх боломж олгохоор тусгажээ. Мөн татварын алдангийн дээд хэмжээг иргэний хууль заасан хэмжээтэй уялдуулан тогтоохоор байгаа нь татвар төлөгчдийг хит их алданг торгуулийн эрслээс хамгаална. Маргаан шийдвэрлэх ажиллагаанд ч өөрчлөлт орно. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон засгийн газрын 2025 оны 64-р захирамжийн хүрээнд маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, маргаан шийдвэрлэх хугацааг богиносох замаар татвар төлөгчийн эрх ашигыг хамгаална. Мөн Монгол улс олон улсын
өмнө хүлээсэн өөрийн хүрээнд 2027 оноос эхлэн татварын зорилгоор автоматар мэдээлэл солилцох стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуултыг энэ хуульд тусгасан байна. Ингэснээр татварын ил тод байдал нэмэгдэж, татвараас зайлсхийх эрсдэл буурна гэж хууль санаачлагчид үзжээ. Хуулийн төслийг боловсруулах явцад сангийн яам, татварын байгууллагууд хамтран улс орон даяар 150 удаагийн хилцүүлэг зохион байгуулж, давхарцсан тоогоор 11,000 гаруй татвар төлөгчийг хамруулан нийт 176,000 орчим санал хүлээн авсан нь энэ өөрчлөлт бодит хэрэгцээнд тулгуурсныг харуулж байна. Ингэснээр татвар төлөгчид мэдээлэл зөвлөгөөг илүү ойр, ойлгомжтой авах боломжтой болж, бизнесийн орчин илүү тогтвортой, ил тод, хөрөнгө оруулалтыг дэмжсэн шин шатанд шилжинэ гэж хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг дүгнжээ. Ерөнхийдөө замын үүд бомтыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болгов. Замын үүд чөлөөт бүсийг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги төлөвлөлтөөр хангаж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх саналыг боловсруулан, газар олголтыг шалгаж түнтэй холбоотой дүгнэлтийг засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор галын улсын байцаагчдыг сэлгэн ажилуулах, бомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажлыг эрчимжүүлэхийг даалгав. Түүнчлэн тус сумдах хилийн зэргийн тэг 108 дугаар ангийн 48 айлын орон сууцын барилгыг ашиглалтанд оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ. Төрийн захин үйлчилгээний зохицуулалтын газрын хүн хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалтад 56 байгууллагын 785 үйлчилгээ багтдаг. Эдгээр үйлчилгээг захин болгох явцаар жагсаалтад байхгүйч захин хэлбэр шилжсэн. Цаашаа захин болгох мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний нэр төрөл өөрчлөгдсөн зэрэгээс шалтгаалж жагсаалтыг шинжлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Ийхүү жагсаалтыг шинжилснээр төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангаж, мэдээллийн давхардал зөрчил арилж, иргэн хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, үр ашиг сайжрахыг засгийн газрын олон нийтэд харилцах газар мэдээллээ. Одоогоор төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг, хурдан киоскын Улаанбаатар хотын 120, орон нутгийн 362, нийт 482 машинаар иргэдэд үзүүлж байна. Төрийн захин үйлчилгээний зохицуулалтын газрын салбар харьяа үйлчилгээний хурдан цэгийг нийслэлийн 144, орон нутгийн 405, гадаад орны 31 улсын 47 гээд нийт 596 байршилд ажиллаулдаг юм а. Олон улсын жишгт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцлборыг Чингэлтэй дүүргийн 23, 37, 39-р сургуулиудад барьж байна. Энэ хүрээнд гадаад хэлнийг үндэслүүлсэн сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн спорт цогцлборын ажилтай хотын дарга Нямбаатар танилцлаа. Тэрээр хүүхдүүд усан сэлд сурч, эрүүл чирэг болж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь бидний хувьд чухал ажиллаа. Усан бассейн цэвэрлэгч төхөөрөмжүүдэж авчирсан байна. Спорт зал нь сагсан бөмбөгийн 2 том талбайтай, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах боломжтой юм байна. Спорт залны шалан хүүхдүүдийг дөргөлт гэмтэж бэртгэс хамгаалсан сүүлийн үеийн стандартын хойно ерөнхий боловсролын сургуулиудад байгаа хамгийн том спорт цогцлбор удахгүй ашиглалтанд орно. Ажлыг чанарын өндөр түвшин цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа барилгын компанийнханд талархал илэрхийлье гэж 23 дугаар сургууль дээр ажиллах үеэрээ хэллээ. Монополийн эсрэг газраас үнийн хөөрөгдөл зохион болох хомсдол үүсэхгүй байхад анхааруулсан зөвлөмж хөргүүлжээ. Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт монополийн эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын шадар сайд Доржиханд засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үн бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Монополийн эсрэг газраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөрөгдөл, зохиомжтой хомсдол үүсгэхгүй байх, өрсөлдөөний хязгаарлалсан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн альва үйлдэл гаргахгүй, хууль тогтоомжийг чанд мөрдөө ажиллахыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжид хөргүүлжээ. Дотоод үйл явдлын мэдээ хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийн 75 орны иргэдэд Америк нэгдсэн улсын цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар
төр зогсоох шийдвэрийг гаргасан байна. За Америк нэгдсэн улсын төрийн департаментийн зүгээс лав гарагт гаргасан албан ёсны мэдээлэлд дээрх шийдвэрийг нийгмийн халамж тэтгэмжийг ашиглан Америкийн ард түмний хөрөнгийг завших гэсэн иргэдийг зогсоох зорилготой хэмээн тайлбарласан бөгөөд уг шийдвэр энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр болжээ. Цагаачлалын виз олголтыг төр зогсоохоор болоод байгаа 75 улсын дотор Афганистан, Беларусь, Бразил, Колумб, Куб, Иран, Ирак, Казахстан, Пакистан, Оросын холбооны улс, Тайланд гэх зэрэг Латин Америк, Африк, Төв Ази, ойрох орнууд, Балканы хоогийн орнууд мөн жижиг арал улсууд багтснаас гадна Монгол улс багтсан байна. Америк нэгдсэн улсад цагаачлахаар ирсэн гадны иргэдийг Америкчуудын хөрөнгө баялагийг завшихгүй гэдгийг тодорхой болгохоос нааш цагаачлалын визийг олохгүй байхаар болоод байгаа бөгөөд Трампын засаг захиргаа уг шийдвэрээ Америк нэгдсэн улсын Миннесота мужид гарсан нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зориулагдсан холбооны сангийн хөрөнгийг завшсан Дуйлан шуугантай холбон тайлбарллаа. Дональд Трамп ерөнхийлөгчийн албанд очсноос хойш Америк нэгдсэн улсад хууль бусаар болон хууль ёсны дагуу нэвтэрч байгаа гадны иргэдийг хязгаарлах бодлогыг баримталж байгаа бөгөөд 100 мянган гаруй визийг хүчингүй болгосон гэх мэдээлэл байгаа бол мөн Америк нэгдсэн улсаас 605 мянган гаруй хүнийг албатан гаргаж 2.5 сая иргэн сайн дураараа Америк нэгдсэн улсыг орхин гарсан талаар дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлсэн. Түүнчлэн Трампын засаг захиргаа Бразил, Иран, Оросын холбооны улс, Сомали зэрэг улсын иргэдэд цагаачлалын виз олох үйл явцыг хэдийнэ зогсоогоод байгаа юм а. Гэхдээ энэ удаагийн цагаачлалын визийг төр зогсоох хориг нь Америк нэгдсэн улсаас виз үсэгчдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг цагаачлалын бус виз төр жуулчны болон бизнесийн виз хүсэгчдэд огт хамаарлахгүй юм. За Америк нэгдсэн улс нь 2026 оны дэлхийн хөлбөмбөгийн дэлхийн арга шалралт тэмцээн болон 2028 оны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан цагаачлалын бус визний эрэлт ойрын саруудад бол огцом нэмэгдэх төлөвтэй байгаа юм а. За мөн тус улсын засаг захиргаа виз олох тал дээр илүү хатуу бодлогыг баримталж нийгмийн сүлжээний хяналт шалгалтыг чангатгаж виз үсэж байгаа иргэдийн шалгалтыг бол өндөржүүлээд байгаа юм а. Дараагийн мэдээ хүргэе. Дайн болон Гренланд арлын гадаад хэргийн сайд нар цагаан ордонд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч болон төрийн нарийн бичгийн дарга нартай уулзсныхаа дараагаар албан ёсны мэдээлэл хийсэн байна. За хоёр улсын гадаад хэргийн сайд нар Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай лав гаргийн орой Вашингтонд уулзсныхаа дараа мэдээлэл хийсэн байна. За Гренландын асуудлаар Дайн ба Америк нэгдсэн улсын зарчмын эрс ялгаатай байр суурийг баримталж байна гэсэн мэдээллийг Дайны гадаад хэргийн сайд Ларс Лёке Расмуссен мэдгдсэн байна. За мөн тэрээр тухайн асуудлаар харилцан бие биенээ хүндэтгэх үндсэн дээр хамтран ажиллахыг Америк нэгдсэн улсад хандан уриалсан байна. Түүний хэлснээр зөвшөлтсөл төрөх боломжийг олж нээхийн тулд өндөр түвшинд ажлын хэсэг байгуулахаар талууд тохиролцсон. За зөвшөлтсөхийн тулд Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхийн зэрэгцээ Дайны хаант улсын тогтоосон улаан шугамыг давах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. За мөн энэ уулзалтанд Гренландын гадаад хэргийн сайд Vivian Motzfeldt оролцсон. Тэрээр мөн мэдээлэлтэй бид Америк нэгдсэн улстай хамтын ажиллагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагийн зэрэгцээ Гренландыг тус улсын харьяалалд оруулахыг хүсэхгүй байгаа гэдгээ илтгэсэн байна. За энэ хоёр талын ажлын хэсгийн эхний уулзалт болоод байгаа бол дараагийн уулзалт ойрын хэдэн 7 хоногийн дотор явагдах төлөвтэй байна. Америк нэгдсэн улс Дайн Гренландын төлөөлөгчдийн уулзалт цагаан ордноос холгүй орших засгийн газрын байранд болсон байна. За харин энэхүү уулзалтын өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ бид өөрсдийн шаардлагуудаас 1 мм ухрахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. За түүний үзэж байгаагаар Гренланд арал нь Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад тодруулах юм бол агаарын давтлагоос хамгаалах Golden Dome буюу алтан дээвэр системийг ажилуулахад чухал үүрэгтэй. За мөн түншлэн Орос хятад улсууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал байгаа гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа юм а. За тэгвэл энэ үеэр Швед улс лав гарах Дайны хүсэлтээр тус нутагт дэвсгэрт зэвсэг түвшээ илгээхээ амласан бол мөн өнөөдөр Дайны агаарын зэвсэг түвшний онгоц Гренланд аралд газардаад байна. За дээрэс нь Францын гадаад хэргийн сайд эх сард Гренланд аралд консулын газраа нээхээр төлөвлөж байгаа мэдэгдсэн бол Герман улс бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Дайныг дэмжих цэргийн хөв нэмэр оруулах ерөнхий нөхцөлийг судлах зорилгоор Гренланд руу тагнуулын баг илгээхээ мэдэгдэжээ. Үзэгч та бүхэнд олон улсын мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.